Ногоо торгон дээлэрээ хичнээн чичил гойлоо. Би энэ ногоон дээлийг Аранга аймгийн 100 жилд зориулж хийж өмсөжсэн. Торгон дээлэрээ хичнээн чичил гойлоо. Хизээ дивжэн дээрээ гарах вэ? Дивжээгээ санаж гин үү? Миний багаасаа мөрөөдөж тэгээ яг мөрөөдөлтөө өөрийнхөө хэмжээнд хүрсэн гэж би боддог. Одоо буцаж барилдана гэдэг бодол бол байхгүй байгаа. Яагаад барилдахгүй болсон шалтгааныг ч гэсэн ард түмэн маань мэддэг. Монголын үндэсний бүхний холбоо гэдэг байгууллагыг би хөв хүний өмч болчлоо гэдэг үндсэн дээрээс яригдсан асуудал дээрээс л барилдахгүй асуудал шийдэгдсэн. Хамгийн хайртай, хамгийн сайн хийж чаддаг юмаа хамгийн эд байх үедээ хийж чадахгүй байх гэдэг үл энэ хайрын асуудал. Тэгэхдээ энэ маань цаанаа бас утга учиртай гэж би бодож байгаа. Цаг хугацаа бүгдийг харуулна. Хэн үнэн байсан, хэн өв соёлынхаа төлөө хайртай байсан, өөрийнхөө төлөө хайртай байсан юм уу, өв соёлынхаа төлөө хайртай байсан юм уу гэдгийг цаг хугацаа харуулах байх гэж бодож байна. За тэгээ Монголынхаа ард түмэнд баяр наадмын минь төргий бүгдөө эвтэй найртай, эрүүл саруул, уужуу сайхан сэтгэлтэй байгаарай л гэж хүсээрэй дөө. Өв соёлоо эрхэмлэж, угтах ирээдүйг хамтдаа бүтээй. Халзан мөрөгтэй төсөл.